28-нд Австри-Унгарын Хабсбургийн хаан ширээний залгамжлагч Францис Фердинанд эхнэр Софиягийн хамт Босниа дахь Саражево хотод очсон. Харин тэднийг хэсэг этгээдүүд гудамжинд отож байв. Тэдний дунд 19 настай серб залуу болох Гаврило Принцип гэдэг залуу байсан. Тэр хүү бол Босниа Австри-Унграас тусгаарлагдаж Сербийн Вант улс болохыг зорьдог Сербийн террорист байгууллага болох хар гар бүлгэмийн гишүүн байв. Тэр өдрийн өглөө тэдний нэг аллах үлдэх гэж байгаад бүтлгүүцсэн ч оройн Гаврило гүнг болон эхнэрийн хамт буудаж хороосон юм. Австри-Унгарын засгийн газар энэ аллагад Сербийн засгийн газар шууд оролцсон эсхийг мэдэхгүй байсан ч энэ хамаатай байсангүй. Тэд Серб рүү дайрахаар болсон ч Орос тэднийг хамгаалж магадгүй гэсэн айдас байв. Гэсэн ч үүнд тэдний арыг бас Оросоос хамгаалаарай гэж Германаас хүсв. Үүний хариуд Германы хаан 2 дугаар Вильям Орос Австри-Унгарын хооронд дайн гарвал бүрэн дэмжих болно гэж амлав. 7 сарын 28-нд Австри-Унгар Сербид дайн зарласан юм. Харин Орос улс Сербийн тусгаар тогтнох гэсэн хүслийг дэмжихээр шийдэв. Зөрчилдөөн дамжрав. Орос улс Сербийг дэмжин дайнд орох бэлтгэлээ базааж цэргийн хэсэгчилсэн дайчилгаа хийж эхэлсэн ч дайнд хангалттай хүрэх